Монгол судлаач үзүүлж байна. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Манай Монгол судлаач нэвтрүүлгийн анхны дугаараар та бүхэндээ мэдчилж байгаадаа таатай байна. Бид энэхүү нэвтрүүлгээрээ бизнесийн зөвлөх үйлчлэгээ эрхэлдэг Монгол судлаачдынхаа үйл ажиллагааг бодитоор хүргэх болно. Амжилттай бизнесийг судалгаагүй үр төсөөлөх аргагүй. Тиймээс бид бизнесийн зөвлөх үйлчлэгээ эрхэлдэг мэргэжлийн судалгааны MICG компани үйл ажиллагааг танилцуулъя. Одоо судалгаа хэрхэн явагддгийг та бүхэндээ харуулъя. Манай MICG компани 2006 оноос хойш маркетинг судалгаа, бизнесийн төсөл төлөвлөгөө бичих зөвлөх үйлчлэгийг эрхэлж байна. Бид 2012 онд хувь хүний хөгжлийн Team Center сургалтын төв нийгэм чиглэсэн Монгол судлаач клубыг нээн ажиллаж байна. Одоогийн байдлаар бид програм хэмжээний зандлын судалгааг хийж байна. Энэхүү судалгаа 45 хоног үргэлжлэнэ. Эхний 15 хоног төр програм хэмжээний мэдээлэл цуглуулалтын ажил, дараа нь тайлан боловсруулалтын шилтийн ажил, эцсийн 15 хоног тайлан боловсруулалтын ажлыг хийж гүйцэтгэнэ. Ингээд та бүхэн энэхүү судалгааг хэрхэн хийж гүйцэтгэж байгаа үзээрэй. Үзэгчдээ бид MICG компани судалгааны ахлах мэргэжилтэн баццэгтэй уулзах чинь судалгаа маань 10 дахь хоногт үргэлжилж байгаа юм. Одоо яг ямар ажил дээр явж байгааг баццэгээс тодруулцгаая. Сайн байна уу? Сайн байна уу? За, судалгааны ажил маань ямар хуу явцтай явж гин? Ер нь өөрөө чинь хийж байгаа ажлыг товч танилцуулъя. За, одоо судалгааны ажил маань 10 дахь хоног дээр явж байна. Одоогийн байдлаар гэхэд яг 80% судалгааны маань ажил. Тэгээд судалгаанд маань нийт 18 гэрээ судлаач явж байна. Тэгээд анкетуудаа нөгөө шалгаж хянсны дараа нөгөө анкет ус бүрээ кодлоод тэгээ SBS дээр шивгцэн байгаа. Тэгээд яг тэрийг одоогоор би тухайн оролцсон байгууллагуудын хаягуудыг бичиж байна. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд нийт хичнээн газраас судалгаа авсан бэ? За нийт 800 байгууллагаас авах хэвээр яг одоогийн байдлаар 681 газраас авчаад байна. За баярлалаа, таны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. Үзэгчдээ сая бид судалгааны ахлах мэргэжилтэн баццэгтэй ярилцсан 680 гаруй байгууллагаас анкет судалгаа авсан юм байна. Монгол судлаач нэвтрүүлэг